байцгаана уу? Мэдээний өрөөнөөс зөвлөмжийнхаа шинэ дугаарыг хүргэж байна. Шинэ дугаар хүргэлгөө зөндөө бодлоо. Энэ удаагийн дугаартаа бид дайны үед мэдээ сурвалжлага хэрхэн бичих вэ гэдэг талаар ярив. Гэхдээ агуулга нь Германы хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Процегийн яг энэ чиглэлээр энэ сэдвээр Монголд хийсэн сургалтаас авсан байгаамаа. Тэр сургалтын гол агуулгуудыг л та бүхэнд хүргэе. Юун төрөнд дайны үед мэдээ сурвалжлага бичихтэй сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулахдаа тусдаа ёс зүйн код баримтлана гэж байхгүй. Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд өдөр тутам бидний баримталдаг ёс зүйн кодыг дайны үед ч мөн адил боломжийнхаа хэрээр их нямбай ажиллан дагаж биелүүлэх нэ. За мөн цэрэг дайны мэрэгчлэтнүүд биднэрт одоо нэг төрөнд шаардлагатай болно. Хүнлэгийн мэрэгчлэтнүүд юу ярих нь тэдний дүгнэлтүүд биднэрт хэрэгтэй болно. За гэвч энэ их сурвалжид бид маш болгоомжтой хандах шаардлагатай байх нэ. Яагаад гэвэл тухайн мэрэгчлэтнүүд нь аль нэг талыг баримталсан альсгүй бол худал үнэн зүйл ярьж олонний анхааралд өртөх гэсэн олон төрлийн хүмүүс байдаг учраас их сурвалжаа маш сайн одоо анхаарч ажиллах ёстой байдаг юм байна. За хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар ч одоо үйл ажиллагаа үйл явдлыг хөндлөнгөө сурвалжлан хүргэх одоо үүрэгтэй шүү дээ. Энэ бол бидний үндсэн үүрэг. Дайны үед ч гэсэн энэ үндсэн үүргээ яг баримталж ажиллана. Яагаад гэвэл дайнд оролцогч талууд аль нэгэн зөв эсвэл буруу гэж дүгнэх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл тэдэнд алинд нь ашиг сонирхол байгаа учраас бид иймхүү дүгнэлт хийхийнхээ оронд харин аль нэг талд орох биш итгэл үнэмшилтэйгээр одоо өөрийн үзэж харж буй зүйлээ бусдад түгээх ёстой. Харин хэний талд орох вэ гэдгийг уншигч үзэгчд өөрсдөө шийдэх ёстой юм. Иргэдэд өөрийн үзэл бодлоо бүтээхт нь таны бүтээл туслах хэрэгтэй болох нь. Өнөөдрийн байдлаар Украины дайнд гэхэд Монголын нэг л хэвлэл мэдээллийн байгууллага нэг л сэтгүүлч очиж яг одоо газар дээрээс нь сурвалжлага хийсэн байна. За нийслэл Улаанбаатар хотоос гараад 4 дахь өдрөө харин бусд нь явж чадаагүй. Ер нь энэ мэт байдал бол бусад бүх дайны асуудалд ч гэсэн яг адилхан байдаг. Бид нар тэр болгон очиж сурвалжлах боломжгүй байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид нар дандаа орчуулгын мэдээнүүдийг бэлтгэж гаргана гэсэн үг юм. Харин орчуулгын мэдээ гаргахдаа орчуулж байгаа их сурвалжаа бас нягтлж харах нь байна. Зөвхөн нэг их сурвалжаас гаргах нь учир дутагдaltaй. Нэг мэдээнд хамгийн багадаа 2 их сурвалжаас 2 их сурвалжид 2 өөр агуулгаас одоо тухайн мэдээллийг хүргэжээвэл маш сайн. За ингээд энэ мэдээллийг энэ талаас харин энэ хэсгийг энэ одоо мэдээллийн сайтаас авлаа гэдгийг уншигчдад ойлгомжтойгоор заавал одоо ишлэж хүргэх нь. Хэвлэл мэдээллийн байгууллага дайны үеэр одоо очиж сурвалжлалаа гэхэд маш шилэн байдлаар үйл ажиллагаа явуулах ёстой. За харин сэтгүүлчдтэй нэг зүйлийг анхааруулхад хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага редакц таныг дайны талбар руу фронт руу явж сурвалжлах үүрэг өгөх эрхгүй. Өөрөөр хэлбэл фронт руу явж сурвалжлага хийх хэсэг нь таны эрхийн асуудал байх нэ. Ямар санхүүжилтээр тухайн дайныг сурвалжлагаар очиж байгаа вэ? Хэний зөвшөөрлийг авсан бэ? За яг фронт дээр очисон үедээ хэн таныг дагуулж тэр маршрутыг зохиож явж байна? Аль эсвэл та маршрутаа өөрөө зохиож байна уу? Нэмэлт мэдээллийг редакцаас авч гэнэ үү? Альсгүй бол тухайн тэнд байгаа цэргийн мэрэгчлэнүүдээс авч гэнэ үү гэдгийг маш тодорхой уншигч үзэгчдэд ярьж ойлгуулж шилэнгээр ажиллах нь одоо дайны үеийн хамгийн их одоо анхаарч ажиллах ёстой нэг зүйл байдаг бахна. Ингээд баярлалаа та бүхэндээ дайны үеийн мэдээ сурвалжлага хэрхэн бэлтэх вэ гэдэг товчхон сургалтын агуулгыг хүргэлээ. Сургалтыг Германы хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Проце хийсэн болно.